Фомигстэй галын нэр төр төгөрсөд Дупейн бид ингэж талах барьж байх ёсгүй шүү дээ. Бекерикс, би бол хүрэрвэ. Би чиний хүч чадал хайж байгааг чинь харлаа. Би чамд чиний хүслийг гүйцээхгүй байгаа хүн болгоныг залхаан цайрлуулах хүч чадал өгч байна. Тэгэлгүй яах вэ? Чи цэцгийн дороос боо авах уу? Эсвэл гонцгой талхаамаар байна уу? Үгүй. Би хариуд нь хадагтай цох болон хармуур хоёрын шидэд эрднийг өөр юм болгож тэр хоёрыг үгүй хиймээр байна. Одоо ойлгоо. Надад найдаж болно хүрээрвэ. Өвөө чинь байха болсон. Би бол Бекерикс. Талхыг миний хүснээр барихгүй байгаа тэр хүмүүс миний уур хэлэн амсах болно. Удахгүй Парис хот миний санаж байсан шиг хуучин хэвдэ орох болно. Үгүй. Өвөө. Талха дараал дуусахад. Тики, татбацах бацгай. Яагаад энэ автобус чимээ гаргахгүй байгаа юм? Орчин үеийн цахилгаанаар ажилладаг автобус байгаа юм. Цахилгаанаар ажилладаг гинэ. Тийм юм байж болохгүй. Автобус чинь шатхун хэрглэж чимээ гаргаад хар унтаа хайдаг байх ёстой. Энд ч хэрэггүй хог. Одоо бас юу вэ? Парис хот бас нисдэг зохорхоо шиг супербаатартай болсон юм. Тийм ээ, эмэгтэй супербаатар. Таач их юмнаас хоцорч. Тийм байх ёсгүй. Чи биш цагтаа юм уу? Цэргүүдл ард иргэдийн амгалан тавин байдлыг хангах ёстой. Шинэ хурдны галт тэрэгний нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Супер Гаул хотод үүмэн самун үүсгэж байна гэсэн мэдээлэлтэй. Чамаас авгуулад Парис хотод байгаа бүх орчин үеийн төхөөрөмжийг би үгүй хийх болно. Би тийм орчин үеих биш л дээ. Миний шидэт эрдэнэ их хойчных байгаа юм. Намайг багваахад ямар ч супербаатар байгаагүй. Миний Парис хотод ямар ч супербаатар байх ёсгүй. Хаттай цогч агаараар яаж аялдгийг хүмүүст үзүүлж байх шиг байна да. Лэг савраа гаргацгаая. Санаа зовлтгүй хаттай би хүрээд ирлээ. Баярлалаа хармуура. Огтд заавал хөвгүүдийн тусламж хэрэгтэй байдгүй юм. Би хуучинсаг үзэлтэй юм шиг санагдаж байна уу? Чамаас илүү хуучинсаг хүн харж л байла. Бекеристэй чи нэг удаа уулзаад үзээрэй.